Амьдрал зэгцтэй. Таны амьдралд тулгарч байгаа асуудал ганц таны асуудал биш. Харин ойлголтын, хандлагын, заримдаа нийгмийн алдааны үр дагавар байж болно. Судалгаа 71 нэвтрүүлэг сэтгүүлч судлаач хамтдаа баримт судалгаа бодит кейсээр тулгуурлан нийгэмд тулгамдсан асуудлыг задлан шинжилж зөв онцлон шийдэл рүү хөтлөнө. Гэрбүлэр радио 104.5 84.5 дэлгөөн төр бидэндээ хамт байгаа сонсогч танд яг энэ цаг мөчийн мэндийг хүргэж байна. Радиогийн 104.5 84.5 дэлгөөнөөр та бидний хүлээн сонсох боломжтой, бас үзэх боломжтой. Гэрбүлэр радиог та захин орчинд буюу Facebook дээр Гэрбүлэр радио 104.5 гэсэн хайлтыг хийх юм бол нэвтрүүлэг маань шууд лайваар дүрстэйгээр сонсогч танд, үзэгч танд хүрж байгаа. За тэгээ нэвтрүүлэгтэй маань хамтдаа байгаарай гэж таныг уриалгаарай. За яг энэ цаг мөчид радиогийн 2 дугаар студиуд судалгаа талны нэвтрүүлгийн энэ 7 хоногийн цоо шинхэн дугаарыг бэлтгэн танд хүргэхээр сэтгэл зүйч хөтлөгч Баясаа. За гэр судлаачийн цолон миний бие бэлэн болсон байна. За тэгээд өнөөдөр бит хоёрын хувьд сахарын хэрэглээний талаараас үзэх сонсогчдоо судалгааны үндсэлтэй, баримттай баримттай тэдгээр мэдээллүүдийг хүргэнэ. Баясаагчтай өдрийн мэндийг хүргэе. За шинэ 7 хоногийн мэнд хүргэе. Тэгээд 9986 104 5 дугаар явц сонсогч таны өмнө нээлттэй бидэнтэй хамтран ажиллах бол 88 66 104 5 гэсэн утсаар холбогдоод манай маркетингта холбогдож хамтрах боломж байна. Тэгээд өнөөдөр сахарын хэрэглээ мэдээж аюул зохистой хэрэглээний талаар бит хоёр судалгаатай нотлоготой их баримттайгаар үнэн мэдээлэл өгөхийг зорино. Тэгээд зөв ойлголтыг аваад хүн амьдралдаа бас нэг зөв дадал зуршил бий болгочих юм бол эргээд нөгөө эрүүл амьдрал. За тэр тундаа бие махбодын эрүүл амьдрал, сэтгэл зүйн эрүүл амьдрал гэдэг энэ хоёр зүйл бол өнөөдөр сахарын хэрэглээгээд нэг идж байгаа ууж байгаа хоол хүнсний бүтээгдэхүүн ярих гэж байгаа ч гэсэн маш чухал сэдвийг хөндөд бэлэн болсон байна. 104.5 84.5 дэлгөөн дээр сонсогч та радиогоор сонсох бол гэр бүлийн радио 104.5 гэсэн пэйж хуудсан дээр яг одоо лайв стримтэйгээ хүрж байгаа учраас комент хэсэгт бас өөрийнхөө мэддэг зүйлсийг бас хуваалцаарай. Мэдээж асуумар зүйлээ бол асуугаад ороод ирж болно. Тэгээд 3W1045 гэсэн захим хуудасаар бид бас сонсогчтой дэлхийн өнцөг болон бүрт хүрж байгаа. За цаамаа мэдээллүүдийг хүргэж эхлэх үү. За тэгээ судалгаа талны нэвтрүүлэг маань хүмүүсийг янз бүрийн их сурвалжтай мэдээлэл үний юм уу худлаа юм уу гэдэг төөрөгтлүүдээс гаргах үнэн мэдээллийг өгөх нэгдүгээрт нь. Хоёрдугаарт нь яг зөв ойлголт, зөв хандлагыг бас үзэгч хийгээ сонсогч нартаас ойртуулах, төлөвшүүлэх. За амьдралын чанар, харилцааг сайжруулах тэр бодит нөлөө буюу мэдээлэл суурилсан үнэн бодит судалгаа, кейсээр тулгуурсан нийгмийн асуудлыг ойлгуулаад зөв онцлоод шийдэл гаргах ямар боломжууд байна вэ гэдгийг танд харуулах ийм зорилготой нэвтрүүлэг юм. За нэвтрүүлэг маань бол 7 хоног болгоны даваа мегмар Пүрүү гаргуудад 11 цаг 5 минутаас шуудаар хүрч байгаа. За өнөөдөр бол сэтгүүлч Баясгалан бит хоёр бол ажиллаж байна тий. За тэгээд сахарын хэрэглээний талаар бол ярихад бол мэдээж хорт пэц гэдэг талаас нь нэлээдгүй олон мэдээллүүдийг бас түгж байгаа. За хүлээж бас авж байгаа. Ер нь бол сахарын хэрэглээ ихтэй байснаас болоод бидний эрүүл мэнд дагаа сэтгцэн эрүүл мэндэд бас яаж нөлөөлж байгаа талаар олон мэдээллүүдийг их сурвалжуудыг бид авч байгаа. Гэтэ судалгаа талны нэвтрүүлэг бол бас онцлохгүй байхын аргагүй юм сэдв байгаа. Манай сонсогчид бас яг өөрсдийнхөө мэдж байгаа тэр туршилгаа магадгүй бас яг хамтдаа хөөрөлцмөр ярилцмаар байгаа тэр асуултуудыг лайвын мандаар бичээд үлдээх бүрэн боломжтой шүү. За глюкоз бол тарих булчин эсүүдийн үндсэн энергийн их үүсэр байгаа тий. Гэхдээ нэмэлт сахарыг буюу ундаа амттан боловсруулсан хүнсэнд ордог сахар хэтрэх үед олон өвчний эрсдлийг нэмэгдүүлдэг гэдгийг маш олон судалгаа харуулж байгаа. За тэгэхээр сахар гэдэг маань яг юу хэлдэг вэ? Жишээлбэл жимис сүү зэрэгт байгалийн сахар гэдэг бид ярьж байгаа тий. Цаанаасаа сахарын агуулмжтай юм бүтээгдэхүүн тий. Тэгээд судалсан чинь бас яг энэ цаанаасаа сахартай бүтээгдэхүүнийг ч гэсэн хэтрүүлэн хэрэглэх нь бас аюултай ингэж ордог юм байна. Тэгэхээр яг энэ дээрээ ингээд нэг тийм хүнсний технологич нар л хийж байгаа та илүүтэйгээр яг ингээд грамлаад тооцоолж үзээд тэгээ амаараа орох зүйлээ бас яг ингэж хянц сурч чадах юм бол бидний амьдралын чанар, амьдралын наслалт гэдэг зүйлд маань бас эрэг сайнаар нөлөөлнө
болно гэдэг зүйлийг бол ярьж байгаа тий. За хоол ундаа үйлдвэрлэхдээ нэмэлт сахарыг бол хэрэгэлдэг. Эрүүл мэндийн хамгийн их асуудал үүсгэдэг нэмэлт сахар ялангуяа хийжүүлсэн ундаа, за energy drink, чихэрлэг кофе, амттан сироп одоо эдгээр бол яг боловсруулсан хүнс байгаад байгаа. Тэгэхээр ялангуяа одоо energy drink-ийн хэрэглэн дээр бол нөгөө 10 жилийн сургуулийн сурагчид нөгөө хяналтгүй шүү дээ цаадуулж байгаа. Өдөрт нэг юм авч иднэ гэж мөнгө эцэгхээс аваад явдаг. Тэгээд айгүй хэрглэж ийна гэсэн сургуулиудын ойр орчмын дэлгүүрүүдийн бас нөгөө худалдаа эрхлэгч нар бас ингээ ярьдаг те. Тэгээд тэд нар маань өөрсдийнхөө орлогыг бодохдоо бас яг үнэн бодит мэдээллүүдийг бас ингээ өгдөг шүү дээ. Тэгэхээр зэрэг энэ зүйлсүүд бас яг нэмэлт ийм одоо сахараар ингэж боловсруулсан бүтээгдэхүүнүүд дээр эцэгчүүд маань л гараа хяналт тавихаас өөр арга байхгүй. За олон улсын одоо хамгийн их чухал одоо судалгаанууд ингээ байгаад байна. Их Британий судалгаа юм л да. За энэ бол сахар ба сэтгэл гутралын холбоог хамгийн их татсан юм судалгаануудын нэг байдаг юм байна. За энэ дээр бол яасан бэхээр 23 мянган оролцогчдыг олон жилийн турш дагаж судалсан одоо энэ чинь нөгөө амьдралын чанарын судалгаа гэж ярьдаг ч тийм. За сахар их хэрэгэлсэн хүмүүсийн амьдралынх нь өдөр тутмын хэвшилт ерөөсө дандаа сахар нэг усыг банк хэрэглэдэг шиг сахарыг одоо уснаас илүү хэрэглэдэг болчихсон тийм. Энэ хүмүүсийг одоо ингээд харсан чинь яасан бэхээр сахар их хэрэглэдэг хүмүүсийн дунд сэтгэл готрол, нийтлэг сэтгцийн эмгэгийн эрсдлүүд өндөр байгаа судалгаагаар ингээд харагдсан байна. Тэгэхээр судалгааны дүгнэлтээр болвол чихрийн хэрэглээ өндөр байх нь урт хугацааны сэтгэл зүйн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй байж магадгүй. За гол одоо яг ийм онцолж байгаа зүйл нь чихрийн шижингийн өндөр хэрэглээ сэтгцийн эмгийн эрсдлийг 23%-аар өндөр одоо тэр түвшинд хүргэдэг гэж шинжлэх ухааны тайлангуудад бас мэдээлсэн юм байна. Ааха. За дараагийн судалгаа гэх юм бол хоолны дэглэмд нэмсэн байгаа сахарын одоо сэтгэл готролд хүргэх боломж гэд тэ. Энд ингээд сахарын хэрэглээ яриад байгаа хэрнээ нөө сэтгэл түгшил, сэтгэл готрол тэ, түгшүүр, айдас гэдэг ч юм уу ийм зүйлсүүд бий болоод байгаа нь бидний сэтгэл санаанд асар их нөлөөлд юм байна гэдгийг одоо судалгаа бол батлаад өгсөн байна тийм. Тэгээд сэтгэл готрол болон сахар хоорондын одоо бие махбодын одоо үйл явцыг тайлбарласан том юм судалгаа байна. Энэ дээр болохоор сахар маань өрөвсөл маш ихээр үүсгдэг юм байна. За тэгээд допамины одоо тогтолцооны алдагдлыг үүсгэх юм байна. Допамин гэдэг чинь өөрөө нөгөө аз жаргалын даавар байгаад идэг. Гэтэл энийг ингэж хэтрүүлээд те бүр тэнцвэрт байдлыг алдагдуулт юм байна. За тэгээд инсулины эсэргүүцлийг одоо бий болгочдөг. За тэгээд гидсний бичил биетний орчныг өөрчилждэг. За тэгээд эсэлтэлтийн одоо гидсэнд байгаа те эсэлдэх тэр процессыг бас багасгачдаг юм байна. Тэгээ эндээс үүдээд сая цоомогийн хэлдгээр нөө сэтгэл готрал, түгшүүр, сэтгэл санааны тогтворгүй байдал, архаг ядаргаа гэд те сэтгэл санааны асуудлууд бүр гарч ирж байна. Тэгэхээр нэмэлт сахар буюу одоо нөгөө байгалийн сахар одоо тэдийн хэмжээний сахарыг өдөрт хүн авах ёстой гэдэг нэг юм тоон судалгаа байлаа гэхэд тэрнээс илүүг авах юм бол өрөвсөл үүсдэг байх нь байна. Одоо допамины одоо доктортой байдал алдагддаг байх нь байна. Сэтгэл готрлын эрсдэлд ордог байх нь байна. За тэгээ сэтгэл санаа докторгүй болдог байх нь байна тий. За тэгвэл насанд хүрсэн хүмүүс өдөрт одоо ямар хэмжээний сахар хэрэглэх ёстой байд юм бэ гэд. Тэгэхээр эрүүл мэндийн байгууллагын гаргасан зөвлөмжөөр болохоор ер нь бол насанд хүрсэн хүний өдөрт авах зохистой хэмжээ нь 25 г орчим буюу ойролцоогоор 6 цайны албаг гэж байгаа. Тэгэхээр 6 цайны албаг сахарыг хэрэглэжээд маш их чихэрлэг жимстэй нөгөө нэг бүтээгдэхүүнүүдэд хэрэглэх юм бол сахарын маань хэмжээ ихсэн шүү дээ тий. Тэгэхээр энийг тохируулах хэрэгтэй. Бүр дээд тал нь 50 г буюу 12 халбаг цайны халбаг одоо сахар хэрэгэл энэс бити хэтрүүлж хэрэглээ гэж байгаа. Гэтэл одоо бидний иддэг боо борцог тий бидний идж байгаа жимс бидний идж байгаа бүхэл амттан одоо шимтэн бүх зүйлд одоо сахар асар өндөр одоо хэмжээгээр орцсон байдаг шүү дээ тий. За Харвард их сургууль бас энэ дээр судалгаа хийсэн байсан. Энэ судалгааг танилцуулах уу? За тэр нь хаана явж байна? За энэ нь болохоор хооллолт болон сэтгэл зүйн уялдаа холбоог судалсан байгаа даа. Тэгэнгүүт хооллолт сэтгэл зүйн холбоог ингээд судалсан чинь хит боловсруулсан хоол хүнс сахар ихтэй. За тэр дундаа чихэрлэг ундаа. За тэгээд цэвэршүүлсэн нүүрс уус их хэрэглэдэг хүмүүсийн дахиад л төрөнд дурдсан байсан дээрх судалгаан дээр гарсан байсан зүйлүүд буюу сэтгэл готрол,
Түгшүүр. Сэтгэл санааны докторгүй байдал бол өндөр байгаа нь ажиглагдсан байна. Тэгээ ингээ харахаар нөгөө энийг эргээд бие махбод чинь ихэд идэг. За тэгээ манайх нөгөө ингэж бодож иж болох үү те. Одоо зөвхөн яг ийм сахар гэдэг цагаан юм хэрэглээ гэхээс илүү тэр бүтээгдэхүүнд орсон, нэмэлтээр орсон, нүдэнд үзэгдэхгүй цаад орсон найрлага гэдэг зүйлийг бас ингээд андуурч болохгүй те. За жишээлбэл Coca-Cola 330 грамтай Coca-Cola гэхэд чинь тэрэнд одоо нэг хэдэн грамм сахар ордог вэ те. Тэрийг бол мэдэхгүй. Бид нар кола ууж ил гэж бодоод байгаа болохоос тэр колоны амтыг улам баяжуулж, улам тэр донтуулж, улам одоо тэр юу өсөж байгаа тэр зүйл нь одоо тэг сахар байгаад байна. Тэгэхээр сахар өөрөө ингэж донтуулдаг шүү гэдгийг бол мартаж болохгүй. За одоо ингэж үзүүлэн болгоод харуулж ах шүү. За энэ бол нөгөө юу вэ гэж амттангууд байна. За яг хуу харж байгаачлан одоо бидний сайн мэдгээр сникерс гэхэд чинь 50 г байлаа гэхэд 25 г сахар гэж шүү. Тал нь шахуу сахар болсон байгаа байхгүй. А яг одоо нөгөө адилхан шингэн хүнсний одоо бүтээгдэхүүн байгаа гэж колатай. За энийг би харуулад өгье. За тэг. Тэгээ ингээ харах юм бол бид нар нөгөө яг тэр бүтээгдэхүүнийг л хэрэгжилж гин гэж бодоод байдаг. Гэтэл тэр бүтээгдэхүүний одоо тий нэрээр далдсан. Одоо жишээлбэл колан дээр хэд гэж юм? Хэдэн грамм гэж юм? 33 грамм кола ууж ин гэж бодтол сахарын хэмжээг нь таард надад харагддгүй. За сахарын хэмжээ гэсэн чинь 54 г сахар байна. Оо эн чинь баг тэгэхээр чинь 200 хэдэн грамм нь л яг үндсэндээ кола маань байж байна. Тэгээд 0.5 литр коланд багтаж байгаа. Тэгэхээр чи хүмүүс өдөрт хэдэн литрээр нуух нь уу тий? 0.5 литр колаг өдөрт уухад л 54 г буюу бүр дээд тал нь 50 г гэжсэн тий. А яг зохистой хэмжээ нь 25 г гэжсэнийг хоёр нугалчиж байгаа. Тэгж штэ. Тэнгүүд яг энийг уусны дараа айгуу гот сэтгэл хангалуун бүр ингээд тий яг хүснээ гүйцэлдүүлчихсэн юм шиг яг нэг тийм зорьсондоо хүрсэн юм шиг тэр мэдрэмжүүдийг бол өгнө. Энэ нь өөрөө сахар байгаад байгаа. Тэгэхээр түрүү нөгөө хар урдын судалгааг ярьж байлаа шүү дээ. Эдгээр одоо бүтээгдэхүүнүүдийг хамгийн хэрэглэдэг хүмүүс нь сэтгэл готролтой, түгшүүртэй, сэтгэл санааны докторгүй байдал илүү өндөр байдаг. Энэ тий хүмүүс хэрэглэж байгаа нь харагдаад байна. Тэгэхээр бодоод үзээрэй тий. Ундаа ууй гэхээр кола уумар санагдаад байна уу? Нэг гоё амттай идэхээр сникерс идмээр санагдаад байна тий. Тэгвэл эргээд нөгөө тэргүүгээр амьдрч чадахгүй амттныг ундааг тэргүүгээр зөвлөж чадахгүй байна гэдэг чинь л өөрөө яг та тэр бүтээгдэхүүний одоо буюу сахарын та хэрэглээтэй сахарын бүр донтогч болж байна л гэж ойлгох хэрэгтэй шүү дээ. Яг үнэ. Одоо энэ нөгөө одоо милк шоколад гэдэг тий энийг хүүхдүүдэд их авч өгөөд байдаг. Одоо болохгүй бас олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах үйлдэл болно тий. Яг тэрнтэй холбоотой энэ шоколад бол маш их ордог. Гэсэн чинь 28 граммд нь л ерөөсө 8.3 г сахар орд юм байна. За тэгээд одоо нөгөө Haribo чихэр те 200 г Haribo чихэр нь 106 г сахар орд юм байна. Тийм. Тэгээд бодохоор л бүр асар хэмжээтэй орж ийнө гэсэн үг те. За тэгэхээр ингээд сахарын хэрэглээ гээж аваад маань мэдж байгаа мэдээж хүүхдийн баяр юм чинь хүүхдүүд маань баярлах хэрэгтэй юм чинь нэг өдөртөө яах вэ гэдэг ингээ тий. Тэгэл нэг хүүхдэд хідэн уут бэлэг ирдэг үлээ. Тэгэхээр хідэн уут бэлгийг хідэн өдөр дараалж цувруулж иддэг үлээ. Ингээ бодохоор тий. Тооцоолоод үзээ. Тухайн үед бол сахарын хэрэглээг асар ихээр бид нэр хүүхдүүдтэй хайртай юм чинь гэдэг өгдөг юм байна тий. За цаашаага энэ Английн бас биобанкаас хийсэн юм судалгаа байгаад байна. Тэгэд энэ дээр болохоор ерөнхийдөө бас түрүүний хоёулынгийнх нь ярьсан агуулгууд бас яг давхцаж байна. Сахар ихсэх тусмаа түгшүүрийн түвшин өсдөг. Ялангуяа сахарын өндөр хэрэглээтэй хүмүүс түгшүүрийн шинж илүү ажиглагддаг юм байна. Тэгээ сахар одоо тархинд хэрхэн нөлөөлдөг талаар судалгаа гаргасан чинь нөгөө нэг допамин даавар буюу допамин даавар чи өөрөө нөгөө нэг шагнал буюу те өөрөө өөртөө урамшуулал өгдөг даавар штэ. Өө чи чадлаа одоо дахиад тэгвэл ингэчих гэдэг те. Тэгвэл амттай мэдэнгүүт өө ямар гоё юм бэ? Дахиад чи идчихээч гэдэг тэр одоо сэдлийг төрүүлээд идэг гэсэн үг. Тэгэхээр энэ урамшууллын буюу өөрөө өөртөө шагнал өгөх зүйлийг одоо системийг идэвхжүүлээд байдаг учраас одоо бид нар маш олон байдлаар өөр өөрийгөө хордуулдаг байх нь байна. За тэгэнгүүт ерөнхийдөө сэтгэл хөдлөлөөр хооллохгүй байх тий. Сэтгэл хөдлөл гэдэг дээр стресстэй үедээ, гонигтай үедээ, ганцаардалтай үедээ тий. Энэ мэдрэмжүүдээс болоод хоол идэх гээд байгаад идэг. Тэгээ сахар чихэр маш ихээр хүсэж идэг тий. За цаашаага хит их хэмжээгээр хяналтгүй идэж эхэлдэг. За тэгээ богино хугацаанд маш их одоо нөгөө нэг идэх зан үйл маань төрөөд байна. Тэгэхээр хүүхдүүд амттанд дурлаад байдаг нь нөгөө амттай минь өгөөл гамчаан дахиад нөгөөдгөө итгэл хүсэл төрөөд байдаг байна. Тэгээд ийм донтохтой төстэй зан үйл буюу ийм хамаарл үүсэж идэм байна.
томчууд бид нарын бас нэг өрөөсгөл хандлага юм байдаг л да. За миний үе одоо ингээ өнгөрсөн. Би бол энэтийг ингээ дуусъё. Та нар л хичээ гэдэг энэ том шалгуурыг хүүхдүүстэй тавьдаг. Энэ бол нэг талаараа танд боломжтой юм шиг харагдаж байгаа боловч та хэрэглээгээ өөрчлөхгүй бол та амьдралынхаа дадлыг өөрчлөхгүй бол та амьдралдаа хандах эрүүл яг тэр зарчмуудыг одоо яг шинээр тооцоолж, шинээр өөртөө челленж болгож гаргаж ирж, өөрөө шинээр хэрэгжүүлэхгүй бол тавар хүүхдүүдийнхээ амьдрал ч гэсэн яг энийг өсөн хүлээж зөвшөөрж байгаатай ялгаагүй. Гэтэл зарим хүмүүсийн хувьд бол чи өөрчлөгд. Би одоо ингэж дуусна. Би ингээл өнгөрчий гэж боддог. Насанд хүрсэн хүмүүс мөр тий. Гэтэл боломж одоо ч гэсэн байгаа шүү. Сахарын хэрэглээ гэдэг дээр ялангуяа гэр бүлийн хувьд холбоо хамааралтай хүмүүс. Гэр бүл гэдэг маань ууланд авирж байгаа нөгөө уулын спортын тамирчтай зөвлөсөн байсан л та. Эхний тамирчин дараагийн тамирчинтай ингээ олсоор холбоотой байгаа. Дараагийнх нь бас олсоор холбоотой ингээд олсоор ингээ бие биенийг хамгаалахын тулд аюулгүй байдлаа бүрдүүлэх юм. Нэг нь унахал юм бол нэг нь унахал юм бол тэр баг тэр чихтэй ундаг шиг яг энэ нөгөө хүнсний эрүүл одоо ахуйн асуудал дээр нэг нь л одоо зөвхөн тэрийгэ бариад нөгөөдөл нь эрүүл байна гэсэн ойлголт байхгүй. Ягаад гэвэл нэг гэр бүл амьдарч байгаа, нэг савнаас хоололж байгаа хүмүүс. Тэгэхээр эцэг их та өөрийнхөө хоол хүнсэн дээр яг ингэж анхаарч иж хэрэглэн дээрээ зөв одоо тэр горим руу шилжүүлж иж хүүхдүүдийнхээ амьдрал ч гэсэн тэр зөвийг шилжүүлэх боломжтой юм шүү. Тэгэхээр та нар л хичээ. Би одоо ингэж дуусъя гэдэг боломж одоо байхгүй шүү. Тийм болохоор та өөрчлөгдөж иж хүүхдүүдийн амьдрал өөрчлөгдөх боломжтой. Тэгэхээр хүүхдүүдээ сахараар ирээдүйд хооллож, сахараар одоо уулгаж, ундаалахгүй тулд та өөрөө бас хичээгээрэй гэж хэлмээр байна. Алим модноосоо хол ундаггүй шүү. За Монголд хийсэн судалгаанууд тийм. Монголд болохоор яг нөгөө сахар болон яг сэтгэл зүйтэй шууд хамаарлыг судалсан том хэмжээний судалгаанууд цөөхөн байдаг. Яг эрүүл мэнд тал руугаа болохоор Монголын анагаахын шинжилгээ ухааны үндэсний сургуулиас сургуулийн судлаачдын хийсэн одоо Монгол хүүхдүүдийн дунд чихэрлэг ундааны хэрэглээ таргалтын хоорондох уялдаа холбоог тогтоосон байсан. За тэгээд яг Монголд өсвөр үеийн хоолтой асуудал гэх нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв. За тэгээд дэлхийн одоо эрүүл мэндийн байгууллагуудын тайлангуудад бас тусгасан байсан. Одоо чихэрлэг ундааны хэрэглээ өсөж байгаа нь одоо таргалтыг одоо маш ихээр нэмж байна. Хөдөлгөөний дутагдал дагаад үүсэж байгаа нь сэтгэл зүйн стресс одоо хамт нэмэгдэж байна гэж дурдсан байгаа. Тэгээ эндээс үүдээд одоо өсвөр насны хүүхдүүдийн дунд сэтгэл гутрал дахиад нөгөө том хүмүүст гардаг шиг ялгаагүй нөгөө төгшөөрийн эмгэг сахарын хэрэглээний одоо юм буруу одоо зүйлүүд маань сэтгэл санаанд нь дахиад одоо сөрөг нөлөөтэй гарч байна. За тэгээд сахарын хэрэглээтэй гэдэг нь одоо бүр хэрэглээтэйгээр нь ингээд гаргацсан байгаа. Тэгэнгүүт таргалалт дахиад нөгөө инсулин, өрөвсөл, нойрны асуудал буюу нойрны хямралд бүр хүргэдэг гэсэн судалгаа нотлогоо гарсан байна. За дунд зэргийн хэрэглээтэй дээр нь сэтгэл гутрал, төгшөөрийн эмгэг, сэтгэл санааны докторгүй байдлын эрсдлийг нэмэгдүүлж байгаа нь гарсан байна. За тэгэнгүүт хүүхдүүд тэгвэл сахарын хэмжээ өдөрт хэр байх юм бэ гэд одоо ээж аав нар маань томчууд манд бодож иж магадгүй тэгвэл хүүхдүүдийн хувьд 2 наснаас одоо доош насны хүүхдэд бол нэмэлт сахартай бүтээгдэхүүн өгөхгүй байхыг бол зөвлөдөг бүр зөгийн болж одоо хэрэглүүлдэг шүү дээ. За тэгээ 2-оос 18 насны хүүхдүүдэд болохоор өдөрт 25-аас бага томчууд бол 25 байсан бол өдөрт 25-аас бага буюу 6 халбагаас одоо бага сахартай бүтээгдэхүүн өгөх нь байна. Тэгэхээр одоо нөгөө нэг сахар нь одоо энэ бичээнд хідэн одоо халбах сахар багтсан болоо. Тэгээ эсвэл энэ одоо өгж байгаа амттай йогуртанд маань хідэн грамм сахар багтсан болоо гэд бодож байгаа бол нөгөө зүйл залтууд хэмжээсүүдийг сайхан хараад ийм хэмжээтэй юм байна. Тэгвэл дахиад нэг иймэрхүү зүйл өгөхгүй юм байна гэдэг ч юм уу ээж аав нар маань тооцох нь байна. За тэгээд ундааны хувьд ундаанд маш их чихэрлэг агуулгадж байгаа гэж байгаа учраас чихэрлэг ундааг бол аль болох хязгаарлаарэ гэдгийг бол мэрэгчлэнүүд зөвлөд юм байна. Яг. Тэгээ ер нь бол сүүлийн үед нөө ковидын үеэр чихрээ өөрөө хийж сурыг, ундаагаа өөрөө хийж сурыг гэж ээжүүд айгүй ингээл бүтээлч болж исэн шүү дээ. Тэгээ чихэр бас ингээ хийж үзээд ингээд оролдоод үзэхэд хүүхдүүд айгүй сонирхолтой хандчихсан л да. Тэгээд бас нэг тэр цэцэрлэгийн туршлага бас ингээд явагдаад байсан. За одоо ингээд ундаа байла. Та нар энэ ундааг уух тууштай. Гэхдээ энэ ундаа ямар хүнсний бүтээгдэхүүнээс бүрддэг вэ гэдгийг ингээд харуулж байгаа байхгүй. Яг түрүүн та бит хоёрыг харсан шиг сахар ордог байх нь байна. Ингээд энэ усыг ингээд хийж үлдэг байх нь байна. Хүнсний будаг ордог байх нь байна. За энэ одоо бүтээгдэхүүнийг тус нь ингээд задлаад үзье. Хүнсний будаг гэдэг маань юу вэ гэвэл энэ усыг ийм өнгөтэй болгочихж байгаа. Тэгэхээр энэ нь хүний эрүүл мэндэд ямар байдаг вэ гэд ингээд задлаад. Тэгэхээр энэ зүйлүүд ирээдүйд бас бидний үр хүүхдүүдэд ингээ харах юм бол айгүй гоё тийм найдвар, ихтгэл найдвар төрж штэ.
ямар бүтээгдэхүүнийг ууж идэх вэ гэдэг нь хүний сонголт ч гэсэн үүний цаана юу орсон бэ гэдгийг тайлж уншиж чаддаг. Тэгээ өөрөө энийгээ бас яг мэдэж чаддаг. Ингээд эхлэх юм бол би өөрөө хийж чаддаг. Энэ байдал руу өсөж байгаа хгүй. Тэгээ чихэр хийж үзсэн. Ковидын үед хүүхдүүстэйгээ. Тэгээд тэгсэн чинь ерөөсө желатин гол орцсон болт юм билээ. Желатин ороод тэгээ бас нөгөө сахар юм уу зүг юм бол бас хэр амталмаар агаас шалтгаалаад хэдгэрийг ингээ багасгадаг. За тэгээ жимсний ийм амтууд ингээ орцуудыг оруулаад. Орцууд нь орж. Тэгээ энэ зүйлүүдийг бас яг ингээ эрүүл яг хүнсний бүтээгдэхүүнээр хийх боломжтой. Ийм байгаад идэм бил. Тэгэхээр бидний ирээдүйн хойч хүүхдүүд маань улам л илүү ухаалаг амьдраасай гэж хүсчихвэл хамтдаа энийг хийж үзээд те яаж орд юм бэ, яаж бүрддэм бэ гэдэг туршилтуудыг бас хийж үзээд одоо ингээ бүх судалгаанууд та бид хоёрын саяны одоо дурдсан судалгаануудыг харах юм бол Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаа, Харвардын судалгаа одоо тэгээ Лондонгийн их сургуулийн ингээ судалгаа, за Монголын анагаахын шинжилгээ ухааны сургуулийн судалгаа. Ингээ харах юм бол дандаа л эдгээр нь эргээд биднийг төшөөртэй, хямралтай ийм донтолтын асуудалтай хүмүүс болгодгоо гэдгийг харахад байна. Тэгвэл яагаад бид нар заавал энэнд удирдах хэрэгтэй юм гэж нөгөө өөр хэрэг донтуулаад байна шүү удирдах боломжтой шүү дээ. Өөрөө энэ дэр зохицуулт хийх боломжтой шүү дээ. Нөгөө телевизийн удирдлага баг хүн гэд эхэндээ өөрөө удирдлага барай суусан чи эргээд нөгөө телевизэртээ удирдуулчихдаг шүү дээ. Энэ киног л хитэн цаг үзэн, үргэлжлүүлэл тийм үзэн гэд. Тэгэхээр тэгэх бас боломжгүй. Бид нар чинь одоо ингээд өөрөө удирдах боломжтой шүү, Ааха. За тэгээ судалгаа 71 нэвтрүүлэг маань өнөөдөр сахарын хэрэглээ аюул за тэгээ зөв хэрэглээний талаар судалгаатай, нотлогоотой, баталгаатай мэдээллүүдийг хүргэж байна. 9986 104 5 дугаар явц сонсогч таны өмнө нээлттэй гэр бүлийн радио 104.5 гэсэн пэйж хуудасаар яг одоо лайв стримтэй хүрж байгаа. Тэгэхээр сонсогч та битээртээ бас оролцоотой байгаа. Цаахан санал бодол, үзэл бодол, өөрсдийнхээ амьдралд хэрэгжүүлдэг туршлага энэ бодлогыг бичээд оролцоод бас яриад яваарэ гэж урьж байна. Тэгээд 104.5 84.5 телефоноор бол радиогоор хүрж байгаа. 9986 104.5 гэсэн эфирийн утас маань бол нээлттэй байгаа тийм. За хор хөнөөлөл. За тэгээ. Ер нь яг судалгаагаар тогтоогдсон хор хөнөөлөл. Бид хоёр одоо таамаг бол яриаггүй гэдгийг судалгаа 71 нэвтрүүлэг болоо. Зүгээр нэг өөрсдийнхээ туршлагыг ч юм уу мэддэг зүйлийг хуваалцаагүй тийм. За хамгийн эхлээл тархалт ба өөхлөлтийг бол үүсгэж байгаа гэж байгаа тийм. За бүсгүүчүүд гэлтгүй залуучууд маань ер нь бол энэ асуудалтай аюу тэмцдэг болсон шүү дээ. Судалгаа 71 нэвтрүүлэг дээр нэг удаа бас яг тархалтын сэдв барьж авал бас их сонирхолтой юм аа. За үндсэн бас яг үүсгэж байгаа нэг зүйл нь сахар байх нэ. За сахар ихтэй ундаа болон хоол илчлэгийг огцом нэмэгдүүлдэг, цадгалан мэдрэмжийг бууруулдаг, хэвлийн өг хөрөмтлөх одоо тий хангалттай юм шилтгаан байна. Тэгээ нэг хүмүүс бас хэлдэг штэ ингэ өлсөөд нэг чихэр идчих гэл тэгдэг штэ. Тэгэл идчихээр нэрээ ингээл тэрхэн зур ингээд мартагтаад ингэж огцом яг тэр одоо тий тэр цадах мэдрэмжийг ингээд төрүүлээд байна гэсэн үг. За ганц нэг удаа бол энэ мэдрэмжийг авч болох байхаа. Гэтэл байнга өсөж байгаа хүүхдээ сахараар хооллоод байвал тий чихрээр хооллоод байвал эсвэл ажлын хамтрагчтай чихэр өгөөд байвал тий энэ одоо сайн зүйл бас биш байх нэ шүү. За хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин. Чихэрлэг ундааг тогтмол хэрэглэх нь инсулины одоо мэдрэг чанарыг бууруулж байна. За инсулины эсэргүүцлийг үүсгэж байна. За улмаар хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижингийн эрсдлийг нэмдэгэ гэж 2020 оны дэлхийн одоо тэр судалгаагаар харуулсан байна. Сахар ихтэй ундаа нь жил одоо бүр 2 сая гаруй чихрийн шижингийн шин тохиолдолтой холбоотой гэж тооцоолсон. Энэ дээр яг нэг тийм туршилт хийжсэн. Туршилт гэж яг. Хэдэн онд юм бэ? Тэр чи одоо бараг 10 жилийн өмнө хэдэн найзуудаараа ингээл тий нийлэл хідүүлээ наадмаар мөстө кола зарыг гээл. Тэгээд наадмын тэгэхэд эрдэнэтэд байсан. 12 залуухан байжээ гэдэг. Тэгээд хэвээ нэг мөстө колоны аргыг мэдчихэж штэ. Ер нь болол нь штэ тий 40% нь яг колон байгаад 60% мөсөн байх. За. Тэгээ нөгөө колон дээр мөсөө ингээ хийгдэж байгаа айгүй харагдаж байгаа байхгүй. Тэгээд ингээ зарж исэн. Тэгээд хажууд нь болохоор манай нөгөө цуглааны өөр хөлтөд өөр зүйл зарж байгаа л. Тэгээд нөгөө чихэрлэг ундаа, газтай ундаа, мөстөө колог зархад нөгөө нэг одоо тий эрүүл хүнс хэвийн өдөр тутамдаа идэж уудаг одоо тий хүнсний бүтээгдэхүүнээс хэд дахин за баг 2 3 дахин байсан шүү. Илүү зарчихсан. Байскал ярил мөстө кола байна уу гэл. Байскал ярил мөстө ундаа байна уу, хүтэн ундаа байна уу гэл. Тэгээ яг нөгөө халам бөчм өдрүүдэд хамгийн их хэрэглээг хитүүлдэг зүйл байгаа шүү. Мэдээж хэрэглэж болно. Гэхдээ үлдсэн нь юу вэ гэдгийг л бас бодох хэрэгтэй. Хэтрүүлэхгүй байх хэрэгтэй тий. Нөгөө одоо юугаа хэмжээгээ, сахарын хэмжээгээ.
За очрот мөх цэцэг маань шинэ 7 хоногийн мэндэ гэдээ ороод ирсэн байна. Шинэ 7 хоногийн мэнд өнөөдөр бид хоёр сахарын хэрэглээний талаар ярьж байгаа. Тэгэхээр танаа гэр бүл сахарын хэрэглээг бас хэрхэн яаж зохицуулж байгаа талаар өөрийнхөө туршлага өөрийнхөө мэддэг чаддаг зүйлсийг хуваалцаарай. За одоо би нөгөө дараагийн хоол хүнэлттэй холбоотой 7 зүйл хүргэхээс 2-ыг нь хүргэчлээ тий. 3-т нь болохоор зүрх судасны өвчин, хор үнэлтэй зүрх судасны өвчинг одоо нөлөөлж байна гэж судалгаанууд нэмэлт сахар их хэрэглэдэг хүмүүс даралт ихсэж байна. Судасны өрөвсөл бий болж байна. Өсөх тий судасны өрөвсөл, зүрхний өвчний эрсдэл нэмэгдүүлэхийг бол харуулсан байна. 15 жилийн судалгаанд өдөр тутмын илчилгээний 25%-ийг ихгүй хувийг одоо сахараас авдаг гэж. За 10-аас ихгүйг одоо бас л хэрэгэлдэг хүмүүс нь зүрх судасны өвчнөөр нас барах эрсдэл 2 дахин их байна гэж үзсэн байна. За 4-т нь болохоор элэг өөхлөх. Энэнд одоо хор үнэлтэй тий. Ялангуяа фруктоз ихтэй сахар элгэнд өөх хуримтлуулдаг гэж одоо эрсдлийг бас үүсгэх эрсдэлтэй тий. Нэмэлт сахар ба элэг өөхлөлтийн хооронд шалтгаанд холбооны нотлогоо байгаа гэж дурдсан байна. Энэ тайлан бол дурдсан байна шүү дээ тий. За 5-дугаарт нь өрөвсөл ба тархлааны өөрчлөлтөд нөлөөлж байна. Сахар их хэрэглэдэг хүмүүс архаг өрөвслийн маркер өсдөг, эсэлтийг стресс нэмэгдэх, одоо гидсний бичил орчинд нөлөөлөх, өөрчлөгдөх боломжтой. За энэ нь юу вэ гэвэл үе мөчний өвчин, зүрх судасны өвчин, бодисын солилцооны хам шинжтэй холбоотой гэж үзсэн байна. За 6-7-ыг та өргөх үү? За тэгээ мэдээж одоо шүд бол сахарт одоо хэрхэн яаж өөрчлөгддөг тий. Бүгд мэднэ. Тэгээ шүдний цоорлын одоо хамгийн баттай ноттой нотлогдсон зүйл бол сахар байгаа. Тэгээ сахар болохоор амны бактериудыг тэжээчдэг. За тэгээ илүү их юм хүчлэлэг орчныг бий болгочдөг. Тэгээд шүдний паланг одоо гимтээчдэг. Тэгэхээр одоо насанд хүрсэн хүүхэд гэлтгүүл нөгөө эрүүл Монгол хүн хөтөлбөрийн хүрээнд бол тий хүүхдүүдийг одоо шүдний өвчлгөө болгоё гэж монголчууд маань сүүлийн хэдэн жил л ажилласаар байгаа шүү дээ. За тэгээ сэтгэл зүй болон тархинд нөлөөлж идэг юм байна. Тархи яаж ажиллахаа шалтгаалаад хүний сэтгэл зүй болон гэд нөлөөлдөг шүү дээ. Тэгэхээр сахарын хэмжээгээр одоо хэрэгснээр хэтрүүлэн хэрэгснээр түрүүний л яриадсан сэтгэл готрол, түгшүүр, за тэгээ допамины хамааралтай болохыг бол судалгаанууд одоо нотолсон байгаа. Тиймээ бид нарт тэгвэл сахар хор юм уу, үгүй юм уу гэл тэг хамгийн ихэнд бол цомоо маань хэлсэн шүү дээ нөгөө глюкоз гэдэг энэ сахар дагуулгаддаг зүйл болохоор хүний эрүүл мэндэд тодорхой хэмжээнд хэрэгтэй. Харин хэтрүүлэх юм бол хортой гэдгийг бол ярьсан байгаа тий. За тэгвэл гол асуудал нь болохоор хэтрүүлэн хэрэглэх. За тэгээ боловсруулсан хүнс маш ихээр хэрэглэх. Одоо сүүлийн үеийн дандаа л боловсруулсан хүнсийг одоо хүүхэд гэр бүлээрээ хэрэглэх гэдэг тий. За чихэрлэг ундаа маш ихээр уух. За тэгээд хөдөлгөөний дутагдал байх юм бол энэ одоо ингээ хавсраад одоо бидний эрүүл мэндэд сэтгэл зүйд одоо маш их хор хөнөөлт байгаамаа гэдгийг хэлээд байгаа юм. За харин эсрэгээрээ одоо юу гэдгийг тий жимсний сахар болохоор эслэгтэй, витаминтэй, удаан шингэдэг учраас нэмэлт сахараас ялгаатай байдал нь болохоор өөр байгаа дээ. Тэгэхээр бид нар яг тэр органик буюу одоо жимсг нь хоол хүнсэнд байгаа аминд юм одоо яг энэ сахар авчих юм бол баг одоо эрүүл мэндэд бол сайн байх нь л нөгөө талаараа одоо өөр нэмэлт сахаруудыг авах юм бол эрүүл мэнд болон сэтгэл зүйд сөрөг нөлөөтэй байна гэдгийг бол хэлээд байгаа тий. За тэгээд яг одоо дэлхийн хэмжээнд олон одоо яг бидний одоо ихтгэдэг судалгаанд баталгаатай нотлоготой гэсэн олон байгууллагууд байна шүү дээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хүртэл одоо яг энэ талаар судалгаа хийсэн байна. За Монголын талаас ч гэсэн хашуус болон их сургуулиудын хэмжээнд ч гэсэн олон судалгаанууд хийсэн байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас бол ийм зөвлөмжийг өгч байна. Нэмэлт сахар нь өдөрт авах нийт илчилгээний 10-аас бага 10%-аас бага тий 10%-аас бага. За илүү сайн одоо 5%-аас бага. За 2000 ккал хоололдог хүн 50 одоо граммаас бага, хамгийн сайн нь 25 грамм орчим сахар хэрэглэхийг зөвшөөр. Тэгэхээр энэ маань яг дан сахарын талаар ярихаас илүүтэйгээр нөгөө бүтээгдэхүүнд нэмэлтээр ороод ирчихэж байгаа. Тэ? Ингээд энэ маань бодоод үзэл та. За би нэг 2 аяг ундаа уулаа. 2 аяг ундаанд маань хэдэн грамм сахар орж байгаа бол тий. За одоо юу гэдэг нэг юм хүсний бүтээгдэхүүн борцог идлээ. За чихэрлэг амттай байх тусмаа сахар их орсон ба гэсэн үг. За ингээд нийлээд бодоод за дараагийн дугаарт нь өөр сахартай за таргуулаа. Сахар хийгээд ууцсан шүү гэдэг. Ингээд энэ бодсон зүйлсүүд маань 25 граммаас л яг барьж байгаасай. Ихгүй багхгүй. Огт бити хэрэглэгээгүй. Хэтрүүлэн хэрэглэх нь л аюултай гэж зүйлгээд та тий. Нөө сахарын хэмжээг ингээд хэлсэн шүү дээ. Нэг халбаг, цайны халбаг гэсэн тий. Тэгвэл нөө хүмүүс гэртээ болохоор хөвчлэн том халбаар чамайг утгаа ичдэг. Тэгэхээр дахиад тэн дээр ялгаа гараад идэх тий. За тэгвэл ямар хүнсэнд сахарын агуулмж өгөх юм бол сая цомофтоор ингээд зургийг харуулж байгаа
тий Ярьсан тэдэн грамм Одоо байдаг. та нар шалгалт авъя. Шалгалт авнаа гэдэг шиг тий. Давасран баяр маань шинэ өдрийн мэндэ гэдээ бас мэдчихсэн байна. Өдрийн мэнд төргий. За тэгвэл маш өндөр эрсдэлтэй одоо хүнсний одоо хоол хүнс одоо тий бүтээгдэхүүн гэх юм бол хийж үсэн ундаа bubble tea хүүхдүүд уух дуртай тий. Energy drink, Савлсан жуус, bakery, чихэр, cereal. за тэгээд нөгөө юутай Йогурт. жимстэй чихэртэй йогурт Оо, үү тий. cereal дээр бас орд юм биш үү? Сэрэл нэлээх сахар Амтлаг орчим байдаг байдаг шүү шүү дээ. дээ. Амтлаг байдаг тий. За сайн тэгэнгүүтээ гэдэг тий. Эрүүл юм шиг харагдаж байгаа мөртлөө сахар ихтэй бүтээгдэхүүнүүд бас байна. Аха. Цаан чи нөгөө уургийн ийм батончгод байгаа гэдэг шүү дээ. Уур За. яана гэл эрүүл мэндийн ингээ тий. Тэр байдаг гинэ. За тэгээд кетчупнд бас маш их байдаг. За тэгээд нөгөө кофений сиропууд одоо ингээ линтенд очихороо кофений сироп нилээ игээд л уудаг тий. За тэгээд тарган ундаанд бас сахар нилээх байд юм байна. Бүр ингэж болох юм те одоо ингээд гоё тарган ундаа йогурт ч бас гоё л тоо. Гоё шүү дээ. Тэгээ тэрэн дээрээ яг цэвэр гоё юм сүүгээ хийгээд шингэрүүлээд ингээд оолоос. Тарган ундаа маань хэр одоо хэмжээний сахар байна вэ гэдгээ тооцох юм бол тэр өдөр магадгүй гоё гэдээ уучиж байгаа бол бусад сахараа одоо бодож хэрэглээгээ тооцох юм шүү дээ. хэрэглэхгүй байх юм шүү дээ те. Аха. За судалгааны бол ерөнхий дүгнэлтүүд бидэрт юу хэлж байна гэхээр өндөр хэмжээний нэмэлт сахар таргалуулнаа. Дахин хэлж байна да те. Таргалуулнаа. Чихрийн шижин өвчний 2 дугаар зэрэг гэсэн шүү те. Тийм. За зүрх судасны өвчин, даралт, элэг өөхлөлт, шүдний өвчин зэрэг одоо те. За мөн Үргэлжлэлийг бас маш ихээр нэмэгдүүлнэ гэдэг дээр хамгийн хүчтэй одоо бас хэлж штэ тий. За бага хэмжээний хэрэглээ бол хийгээрээ жимснээс авах байгалийн сахарыг бас их үүсгээрээ тэнцвэртэй хоолтын хүрээнд байгаа сахар нь ихэнх хүмүүст одоо эрүүл хүмүүс ноцтой асуудал үүсгдэггүй гэдгийг сайн ойлгож аваарэ. Тэгэхээр болж өгвөл яг тэр дан сахар гэхээс илүү байгалийн гаралтай тэр сахарыг хэрэглэдэг байх нь зүгээр юм уу да. Яг Сүүлд бас юунд донтож байгаа гэхээр нөгөө сахарын хэрэглээ за одоо ингээл заримгийг худалдаж авахар чинь бас л ингээд сахар удаж авдаг шүү дээ. Тэгээд тэнгуут манай саку одоо үтсэж байна. Саку айгүй гоё юу зааж гисэн. Шик. Ашиг. Тэгээд тэн дээр яадаг вэхээр зэрэг 2 банан. За тэгээд нөгөө хөлтөөсөн гүзээлцэг нь банана бас ингээд хөлтөөчүүл айгүй гоё юм байна. Банана хийлээ 2 банан заяа. За тэгээд 4-5 гүзээлцэг нэг хийлээ. За тэгээд нэг 200 г орчим сүү. За тэдрийг нийлүүлээд миксер тэгэхээр за тэгээд дээр нэг 2-3 мөс хийж болно. Яг л зайрмаг. Ингээд ийм хөлтөөстэй гарч ирэх юм. Айгуу гоё бананан амттай хэрнээ өнгөн ингээд гүзээлцэгний ягаан өнгөтэй. Тэр айгуу гоё байгаад. За наадах ч ястаа жинхэнэ туршиж үзье да. Тэгээд гоё зайрмаг гэх юм бол тэг хүүхдүүдэд халуун. Тэр яг нөгөө байгалийн гаралтай зайрмаг болчиход нэмэлт сахар юусоо хэрэглэв. Ээж нар бол маш их нөгөө таргийг те нөгөө үнэний цэвэр сүүний тарг гэдэг шүү дээ. Тэрийг аваад ганц нэг жимсээ хийгээл хөлдөөчдөг шүү дээ. Тэгэл уг нь болоо. Яг үнэ. За тэгээд мэдээж нөгөө сэтгэл зүйд энэ маань нөлөөлөд байна гэдгийг битээр ярьж байгаа. Сахар мэдээж амаар ороод те маш амттай зүйлийг биднэрт өгөөд бидрийг аз жаргалтай болгоод те ингээд байгаа энэ зүйл маань сэтгэл зүйд асар ихээр нөлөөлж гин эргээд эрүүл мэндэд ч гэсэн нөлөөлж гин гэдгийг өнөөдөр бас судалгаа 71 нэвтрүүлгээр хүргэж байна. Хэрэглээ ямар байхын, аюул, хор хөнөөлөл нь ямар байхын мэдээж энэний дараа тэгвэл те зөв одоо хэрэглээ хэрхэн бий болгохын гэдгийг ярина. За тэгэхээр сэтгэл зүйд нөлөөлж байгаа зүйлсүүдийг одоо онцлох юм бол сахар тархинд яг юу хийгээд байна гэдгийг одоо баталгаажуулж ярих юм бол сахар идэхэд тархины одоо нөгөө шагналын систем идэвхждэг гэдгийг жоохон задлах гэдэг л та. Энэ маань ингээд шоколад, хижусуунда, амттан, bubble tea гэд тий маш их ингээд энэ допамин буюу аз жаргалын даврыг ялгаруулт юм байна. Тэр нь ингээд 9 чихэртэй учраас нөгөө нэг допамины ингээд давар маань ялгараад ихэрлээ. За тэгэнгүүт төр зурья таашаал тий ямар амттай юм бэ тий ахаад идэл та хаста дахиад идмээр байна гэл нөгөө шагнал урамшууллын маань давар ялгараад за тэгэнгүүт тэр төр зурья таашаал үүдээ тэр ялгарснаас шалтгаалаад цаашаа дахиад нөгөөтгөө хэрглэж эхэлт юм байна. Дахиад иди гэдэг урамшууллыг өөртөө өгöd нь штэ. За тэгэнгүүт дахиад нөгөө нэг допамин маань ялгарна. Дахиад төр зүрийн таашаал бий болно. Дахиад хэрэглэнэ гэд. Энэ маань ингээд ийм нөгөө донтолт буюу тэр зүйлтэй хамааралтай болж байгааг илэрхийлээд байгаа. Маш тухайн мөчт маш хүчтэйгээр тэр таашаалыг тэрний гоё ингээд цангаж байгаа юм чи усуухаар ингээд ёо гэдэг яг нэг бодит үрдэн мэдрэгддэг шүү дээ. Яг тухайн үеийн тэр хүчтэй тэр мэдрэмжийг өгөөд тэр нэг допаминыг өгөөд ингээд л орхидог зүйл агаад.
тэр нөгөө цаанаа бол яг эн чинь нэг юм донтолтын тийм муу зүйлсүүд нь одоо за муу гэд хэлэхэд хаашаа ямар ч гэсэн нэг юм суур хамаарлыг бий явандаа донтолт болно гэсэн үг шүү дээ тий. Тэгэхээр одоо бүр хэрэгэл гэхээс илүү төрөний л агуулга тий. Яг л сахарын хэмжээг 25 грамаараа л бариарай. Тэрнээс битгий ихтүүлээрэ. За ихтлээ гэхэд 50-аас битгий дээшээ байгаасаа тий. Тэр маш олон хүн тий. Суур өвчнүүд үүсгэж байна, өрсөлдөөд үүсгэж байна, сэтгэл санаанд нөлөөлж байна гэдэг юм судалгаанууд бол харагдаад байна шүү дээ. Яг үнэ. За тэгээ сэтгэл санааны цавлгаа үүсгэх нь ойлгомжтой. Нөгөө нэг хүмүүс чинь ингээд төр зургийн таашаал аваад хэрэглээл төр зургийн таашаал аваад хэрэглээд байгаа нь нөө цусан дах сахарыг шууд огцон өсгөж байгаа тий. Тэгэнгүүтээ огцон өссөн байсан юм маань огцон унна гэсэн үг тий. Амьдрал дээр одоо ингээд тайлбарлах юм бол за тэгэнгүүт нөө сэтгэл санаа маань докторгүй болоод хэлдэг тий. Ууртай, уцаартай, ядардаг, анхаарал төвлөрөхгүй болдог, гунигтай мэдрэмж төрдөг. Энэ магадлалууд маань ингээд огцон ингээд нэмэгдчихдэг гэсэн үг. Тэгэхээр сэтгэл санаагаа доктортой байлгахын тулд за хүүхдүүд нөгөө амттай юм идэхгүй бол ууртай уцаартай болол хичээл номоо ихтэй анхаарал нь төвлөрөхгүй байна гэл тий. Эхэлж байгаа бол сахарын хэрэглээг нь бас анхаарал анзаараад өгөөрэй гэж аваа да. Зөв хийгээд өгөөрэй тий. За тэгээд зарим судалгаанд бол энэ бидний стрессийг бас яг сахартай холбогдуулж харуулсан байна л да. Сахар ихтэй хоолт нь одоо тий антиоксид нөгөө нэг стресс төгшөр стресс хоёрын юм харилцаа холбоотой бий болгодог гэсэн. Стресс болон төгшөр хоёрыг харилцаа холбоотой. Сахар ихтэй хоол идлээ шууд түгшиж эхэлнэ. Яг тэр нэмэгдээд стресс үүснэ гэсэн үг. Түгшилтээс үүдсэн стресс үүсдэг. За тэгвэл энэ одоо ямар одоо арга замаар гэж гэхээр цусан дах сахарын докторгүй байдал нойрны чанар муудулж байгаа. Ер нь бол хангалттай унтаагүй хүүхэд хүртэл ингээд тэ стресстэй дундаг штэ. Тэгэхээр энэ ч гэсэн сахараар боломжтой байна шүү тий. Өрсөл нэмэгдүүлэх за стрессийн системд ингэж нөлөөлдгөө гэдгийг Харвардын судалгаал харуулсан байна. За депресстэй холбоотой судалгаанд бол 2000 депресс маань болохоор сэтгэл готрал гэж бид нэр тайлбарладаг тий. Одоо нөгөө стрессийн дараагийн түвшин байна. Депресс болж байгаа гэж үзэж байгаа шүү дээ. 2017 онд хийсэн судалгаанд болохоор сахар их хэрэглэдэг эрчүүдэд за яг энэ депрессийн эрсдэл үүсэх одоо магадлал нь өндөр байсан гэж харуулсан байна. За тэгээд мөн ультра одоо тий хэрглэж байгаа одоо нөгөө хоол хүнс уух зүйл хэргэлдэг одоо хүмүүсийн сэтгэл гутралын шинж өндөр байдаг гэж олон одоо уудаг зүйлс тий датанууд бас ингэж дурдсан байна л да. Тэгэхээр зөвхөн сахараас болдоггүй нойр, стресс, хөдөлгөөн, харилцаа, генетик зэрэг олон зүйлс бас ингэ хавсарч байгаа шүү. Магадгүй одоо тухайн мөчд ингэ сэргээчлээ яг нөгөө нойрны чанарыг бас алдагдуулж шүү. Тэгээд нөгөө дутуу нойртой явж хагаад нойр авахгүй байжгаад хит орой унтаад тэгэл маргааш нойр муутай, сахар нэгдсэн ч гэдэг юм тий. Энэ ачааллууд үүсэж байна. За сакугийн маань сэтгэл юу ч. За сэтгэлийг уншээ. Ундаа, бичэн, чихэр, йогурт, зармаг гэд маш ихээр сахар байдаг. Тараг умаар байвал сахаргүйг аваад гүзээлцэг нь алим хийгээд идвэл үнэхээр хамттай. Зармаг болгоё гэвэл одоо миксер банан нэмээд л хөлдөөхөд янзын хамттай болдгоо гэсэн байна. За маш чухал мэдээллийг бас гэр бүлийн радиог сонсож байгаа сонсогчдод өгсөнд баярлалаа. За тэгээд цаг маань нэлээд өгсөн байгаа учраас хоёлаа ерөнхийдөө судалгааныхаа дүгнэлт гэхээс илүүтэй тий зөвлөмжүүдийг хөргүүл тий зөвлөмжүүдийг дунд нь мэдээж яриад явцсан байгаа тий тэгвэл одоо энд бас битээр зөвлөмжөө ерөнхийд нь нэгтгээд ийм зурган болгоцсон байна. Тэгээ энэ зөвлөмжөө сайхан өгж байгаад яриад явъя тий. За тэгээд ер нь бол сахарын хэрэглээний талаар хэрвээ дахиад ингээд харвыг гэвэл зөндөө олон судалгаанууд байгаа. Тэгээ Баясаа цом 2-ын судалгаа 71 дээр ярьсныг харъя гэвэл лайва эргүүлээд үзэх боломжтой тий. За тэгээд сахар бол бидний мэдээж анхаарал төвлөрөх чадварт бол нөлөөлнө, сэтгэл санаанд нөлөөлнө, бие махбодод бол ингээд нөлөөлж байна. За сахар их хэрэглэх нь бидний тархинд бас ингээд нөлөөлж байгаа талаар харуулж штэ тий. Дофамины хэрэглээг харуулж байна. Сэтгэл зүйн докторгүй байдал, стресс төвшөл, за сэтгэл гутралын эрсдлүүд стресс одоо мэдрэмтгий юм чанаруудыг бол өгсөж байдаг. Гэхдээ ер нь бол хамгийн чухал нь юу вэ гэх юм бол сэтгэл зүйд нөлөөлдөг хамгийн том асуудал бол ганцхан сахар биш юм аа. Сахарын хэрэглээг барингуудаа нэмээд дээрээс нь та нойроо сайн аваарай тий. Банк боловсруулсан хоол битгий дээрээ. Стрессийг зөв стресс болгож удирдах сураарай. За тэгээд хөдөлгөөний дутагдалд битгий ороорой тий. За тэгээ мэдээж одоо архаг ядаргаанд битгий ороорой. Нөгөөнийг
цэцэг утасны хит хамаарал те хит их ачаалал гэдэг зүйлд битгий ороорой гэдгийг бол сануулж байгаа. Тэгээд сахар багасны дараа тэгвэл хүмүүсийн бие дээр юу яаж өөрчлөгдөд байна вэ гэх юм бол эрч хүч нь доктортой болдог. За тэгээд нөгөө төгшүүр, айдас, сэтгэл санааны докторгүй байдал эдгээр маань буурчдаг. За тэгээд анхаарал төвлөрөл сайжирдаг. За тэгээд сэтгэл зүйн нөгөө савлгаа буюу тий гинт огцон өсөөл огцон унаал байхгүйгээр доктортой болчдөг шүү. За тэгээд сэтгэл зүгээ хамгаалахын тулд тэгвэл бид нар юу хэрхэн яаж хэрэглэх юм бэ гэдэг дээр хоолны зөвлөгөөг саяны одоо ярьсан нийт зөвлөгөөнүүдийг нэгтгээд гаргасан байгаа. Уурхтай өглөөний цаг хэрэгэлдэг байгаарай. Нөгөө өглөө нь цөсөө ажилуулах тий өөх тостой нөгөө Монгол малынхаа шар тостой ч юм уу тий одоо 10 гурлаа ч юм уу хэрэгэлдэг байгаарай гэдгийг бол зөвлөж байгаа юм. За тэгээ чихэрлэг ундаага багасгаад өгөө тий 500 г чихэрлэг ундаа өдөрт уудаг бол 54 одоо грамм сахар хэрэглэх гэдэг тий. Тэгэхээр нөгөө хэмжээ ихтчихэд шүү. Тэгэхээр хэмжээ маань одоо ихтчихэж байгаа учраас одоо ядаж өдөрт уумаар байвал ядаж нэг ганц аягийг л ууч чадчихдээ тий. За тэгээд тогтмол сайхан унтаарай. Орой нөгөө унтахтаа бэлддэг штэ хүмүүс. Бэлдэхдээ одоо юу гэдэг гэрлийнхаа орчныг бүүдгэр болгодог 10 цагт унтдаг бол 9 цагт утас зургтын хэрэглээгээ багасгадаг ч гэдэм үү тий. Тэр зүйлүүдэд дадал болгочих. За дараагийнх нь За тэгээд усыг бол сайн уугаарай тий. Хүний бие бол өдөрт бол 1.5-аас 2 литр усыг уухыг бол эмчнэр эрүүл мэндийн байгууллага зөвлөдөг. Дасгал хөдөлгөөнийг эрчимжүүлээрэй. Мэдээж одоо гадаад талбайд гараад гүүх боломж цаг зав байхгүй ч гэсэн гэрээ орчинд ядаж өглөөс ирээд гоё бие махбодоо сэргээж тий хөдөлгөөн цусныхаа эргэлтийг сайжруулах, зүрхнийхээ одоо нэг ачааллыг ингээд нэмэгдүүлэх хэмжээнд гэж ярьдаг штэ. Дасгал хөдөлгөөнийг хийгээрэй. За болж өгвөл нөгөө омега 3 эслэгтэй хоол хүнсийг хэд бодловсруулсан хоол хүнсийг татгалзахыг хичээгээрэй, багасгаарай тий. Одоо бүр байл гэж хэлж бас болохгүй л байх л та. Гэхдээ аль болохоор багасгаж болно тий. За тэрэнд чинь л нөгөө даалт нүдэнд харагдахгүй. Гэхдээ удаан хугацаанд хэрэглүүл бидний эрүүл мэндэд хортой байж болохоор хүнсний одоо бүтээгдэхүүнүүд явж байгаа шүү. Хадгалаад хүнсний будагнаас ахуулаад тий. Одоо энэ сахараас ахуулаад. За тэгээд судалгаа 71 нэвтрүүлгийг энд хүргээд бас өндөрлөе сонсогч та. Бас өөрийнхөө бие махбод дээр тэр эрүүл зүйлсүүдийг хэрэглэснээр таны үр хөвгтүүд таны хэрэглэж байгаа зүйлсийг дагаад ингээд хийдэг шүү, хэрэгэлдэг шүү. Таны дэргэд одоо тэр нууц камер байгаа учраас нууц камертаа хэдүүлээ бас тэр зөв датануудыг суулгахын тулд та ч гэсэн зөв бүтээгдэхүүн хэрэглэх цаашгүй хэрэгтэй шүү гэж таныг бас ятгамаар байна. За тэгээд энэ хүртэл бидэнтэй хамтдаа байсан эрхэм сонсогч үзэгч танд маш их баярлалаа. Судалгаа 71 нэвтрүүлэг маань судалгаатай, нотлогоотой мэрэгчлийн одоо мэдээллийг бид үнэн бодит мэдээллийг бид даваа мегмар пүрэв гарагт 11 цаг 5 минутаас хүргэсээр байх болно. Өнөөдөр сахарыг хэрэглээ. За аюулгүй тэгээд зохистой хэрэглээний талаар сонсогч тантай хуваалцлаа. Мэдээж энэ маань эргээд бие махбод болон сэтгэл зүйд нөлөөлдгийг ярьсан. За бидэнтэй хамтдаа байгаарай. Гэр бүлийн радио сонсогч танд үргэлжлүүлээд уран бүтээл мэдээллүүдээ хүргэсээр байх болно. Эфирт Баясаа Цомоор ажиллаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Түр баяртай. Нийгмийн алдааны үр дагавар байж болно. Судалгаа 71 нэвтрүүлэг сэтгүүлч судлаач хамтдаа баримт судалгаа, бодит кейсээр тулгуурлан нийгэмд тулгамдсан асуудлыг задлан шинжилж, зөв онцлон шийдэл рүү хөтлөнө. Даваагаас баасан гараг бүр 12 цаг 5 минутаас гэр бүлийн радио 106